Энэ удаагийнхаа бичлэгээр 5 дугаар сарын 16-ны өдөр Монголын бүх кино театруудаар нээлттэй хийж байгаа Final Destination Bloodlines кинотой холбогдуулан та бүхэнд өмнөх анги дээр нь ямар үйл явдлууд гарч байсныг эргэн сануулах үүднээс 1-5 дугаар ангийг нь маш товчхон тайлбарлаж өгөхөөр сонголоо. Хэрвээ танд энэхүү франчайз таалагддаг бол өөрт таалагддаг кино театраа сонгон очоод Final Destination Bloodlines киног заавал үзээрэй. Ахлах сургуулийн сурагчид Парис руу нисэх 180 дугаар нислэгт сууж байгаагаар эцсийн зогсоол 1 эхлэнэ. Гэтэл онгоц хөөрөө дудалгүй жижирч улмаар гал давтан дэлбэрч бүхэх хүмүүс үхцгээлээ. Гэнэт Алекс гэхүү зүуднээсээ сэрэх ба үнэндээ онгоц арай л хөөрөөгүй байхаас гадна зүудэнд нь үзэгдсэн онгоц хөөрхөөс эхлээд сөнөх хүртэл бүхэл зүйлс нь яг л таарч тохирч байсанд сандарсан Алекс хүмүүсийг онгоцноос буухыг анхааруулв. Энэ үед түүний ангийн хөвгүүн Картер уурлаж Алекс руу дайрч муудалцснаар тэднийг албадан онгоцноос буулгана. Улмаар тэр хоёрыг дагаж Алексийн сайн найз Тодо, Картерийн найз охин Терри, мөн багш Валеригаас гадна Билли болон Клэриг их ангийнх нь хүүхдүүд ч дагаж буулаа. Алекс Картер хоёрын маргаан онгоцны буудал дээр үргэлжлэх бөгөөд Алексийн зөгнсөн шиг онгоц хөөрөөд удалгүй тэнгэрт дэлбэрч онгоцноос буусан бүх хүмүүсийг цочролд оруулав. Сарын дараа ослоор өнгөрсөн хүмүүсийн дурсгалын арга хэмжээ болсон орой Тод угаалгын өрөөнийхөө шалан дээр гоочсон усан дээр халтарч вайн руу унахтаа Тодын үхлийг тодорхой хэмжээнд зөгнөж харсан Алекс Клэрийг дагуулж нууцаар моргт очин сэжүр хайж байх үедээ Уильям гэх учир битүүлэг моргийн ажилтнтай таарав. Уильям тэдэнд онгоцны ослоос амьд үлдсэн хүмүүс үхлийн төлөвлөгөөг үгүй хийсэн болохоор төлөөсөө нэхэж амьд үлдгэсдийн араас ирж байгаа хэмээн тайлбарлана. Дараа нь Алекс болон Клэр нэгэн кафены гадна яах талаараа ярьж байх үед Терри болон Картер нар тэдэн дээр ирлээ. Алекс болон Картер дахин маргалтахад тэднээс залхсан Терри явхаар шийдэж зам хөндлөн гарч байгаад оройн Алекс онгоцны ослын талаарх мэдээг зурагтаар үзэж байхдаа амьд үлдгэсдийг хэрвээ онгоцонд байж таарад өгсөн бол хэн хинэн төрүүлж өгөх байсан дарааллыг онгоцны ослын дэлбэрсэн үйл явдлын баримтаас олж авна. Амьд үлдгэсэд яг л суудлынхаа дарааллын дагуу амиа алдаж байжээ. Эндээс Алекс багш Валерийн дараагийн хохирогч гэдгийг мэдээд тэрээр яаран багшийнхаа гэрт очсон ч оройтсон байлаа. Багш Валеригийн компьютер Норсны улмаас дэлбэрч дэлгэцний шил хүзүүнд нь зоогдсноор тэрээр альчуур авахтаа Алекс бусад амьд үлдгэсэдтэйгээ нийлж болж байгаа нөхцөл байдлыг тайлбарлана. Улмаар дараагийн үхэх хүн нь өөрийгөө гэж мэдсэн бодлогогүй Картер галт тэрэгний зам дээр машинтайгаа зогсож Алексийн онол үнэн эсхийг баталгаажуулна хэмээн зөрүүдлээ. Удалгүй тэрээр сандарч бодлоо өөрчлөн машинаасаа гарах гэсэн ч суудлын бүс нь гацах ба эцсийн мөчөд Алекс түүнийг татаж гаргаснаар ирж буй галт тэрэг түүний машиныг хэдэн хэсэг болтол нь мөргөнө. Картер амьд үлдсэн ч дарааллын дагуу дараагийн хүн болох Биллиг төмөр зам дээр байх машиныг хэлтэрхий. Эндээс Алекс тухайн үхэх ёстой хүнийг аврах юм бол үхэл жагсаалтын дараагийн хүн рүү шилждэг юм байна гэдгийг ойлголоо. Одоо жагсаалтын дагуу дараагийн үхэх хүн бол Алекс өөрөө. Ингээд тэрээр аль болох аюулгүй байдлыг сахиж байхдаа гэнэт суудлаа ангийнхаа охтуудтай солисноо санаж дараагийн хүн нь өөрөө биш Клэрийг юм байна гэдгийг ойлгоод яаран түүний гэрлөө очлоо. Түүнийг очиход Клэр машин дотроо гацчихсан. Түүний машин дээр захилгааны дасарсан утас унаж машины түлшин асгарч байхаас гадна гал түүний машин руу ойртож дэлбэрэх аюул үүссэн байв. Сандарсан Алекс захилгааны утсыг барьж аван тэд амьд үлдцгээн. 6 сарын дараа амьд үлдсэн 3 Парист очиж амьд үлдснээ тэмдэглэн уушин газрын гадаа сууцгааж байв. Алекс үхлийн дараалал нэг л хачин байгааг ярьж байхдаа гинэтэл анх онгоцонд байсан шигээ сонин мэдрэмжийг авч духгүй санагдсан тул буудлын руугаа явах гэтэл Клэрч бас сонин мэдрэмж аван Алексийг дуудснаар азар тэр амьд үлдлээ. Гэсэн ч автобус шонгийн модыг мөргөж шонгийн мод унахтаа маш том хаягийг унгааснаар хаяг Алексийг чиглэхэд Картер түүнийг авардаг. Харамсалтай нь 180 дугаар нислэгээс хойш 1 жилийн дараа
Кимберли гэх охин зуны амралтаараа далайн эргийг зорин найзуудтайгаа аялалд гарч байгаагаар эцсийн зогсоол 2 эхлэнэ. Хурдны зам руу ороод удалгүй том осол болж олон машин, олон хүн мөн Кимберлийн найзуудтайгаа үхлээ. Улмар Кимберли гэнэт хурдны зам руу орохын өмнөх эргэлтэн дээр сэрэх ба осол болохын өмнөх зүйлс яг давтагдсанаар машина эргүүлэн хурдны зам руу орох хэсгийг хааж гацаав. Түүний гацаасан хүмүүс дунд Эвен гэх залуу, мөн ээж хүү Нора болон Тим, бас Кэт, Рори гэх хар тамхичин, Южин болон жирэмсэн бүсгүй Изабель, хамгийн сүүлийнх нь Шериф Томас нар байлаа. Томас Кимберли дээр ирж юу болоод байгааг тодруулахад мэдээж Кимберли зөгнсөн ослынхоо талаар хэлнэ. Удачгүй байтал осол болж том ачааны машин Кимберлиг чиглэн ирэхэд Томас Кимберлиг аварч харин найзууд нь үхлээ. Цагдаагийн газар Кимберли 180 дугаар нислэг шиг зөгнөл харснаа хэлэхэд амьд үлдгэсэд огт итгэсэнгүй харьцгаана. Эвен гэртээ ирэхэд удалгүй гал гарснаар аварын шатаараа доошо бууж байгаад халтарч унахад Кимберли галзуугийн эмнэлэгт өөрийгөө тусгаарласан Клэр дээр ирэх бөгөөд Клэр Алекс тоосхонд зохилж өгсөний дараа өөрийгөө тусгаарласан нь энэ ажээ. Улмар Кимберли энэ удаад үхлийн дараалал урдаасаа биш харин араасаа байгааг Эваны үхлээс мэдэж авна. Үнийг мэдсэн Томас Кимберли хоёр шуутхан л ээж хүү хоёр болох Нора Тим хоёр дээр ирэхэд Тим дагтаа үргээхэд Клэр Кимберли Томас нарыг дагуулж Уильям дээр очих ба тэрээр зөвхөн шинэ амьдралал үхлийг зогсоож чадна гэж хэлв. Энэ үгийг сонсоод тэд жирэмсэн бүсгүй Изабелийн хүүхдэл цорын ганц аврал гэдгийг ойлгоно. Дараа нь Кимберли амьд үлдгэсдийг цуглуулж болоод байгаа асуудлыг тайлбарлахад Южин болон хүүгээ алдсан Нора нар Кимберлигийн анхааруулгыг үл тоож явах ба цахилгаан шатанд үсэн дэгэнд орооцолдож толгой нь хаалган тавьчуулагдсанаар амьд үлдгэсэд одоо л нэг юм ухаан орлоо. Тэд Кэтийн машинаар Изабель руу явах ба Изабель эмнэлэг рүү төрөхөөр явж байв. Замд явх үедээ тэд бүгд өөрсдийн тухай ярихад тэд хурдны замын ослоос өмнөх 180 дугаар нислэгээс амьд үлдсэн хүмүүсээс хамааралтайгаар амьд үлдсэн хүмүүс болж таарлаа. Удалгүй тэдний машины дугуй хагарснаар азар амиа алдсан хүн байхгүй ч Южин хүнд гэмтэж эмнэлгийн тусламж авах шаардлагатай болжээ. Харин Кэт машиныг нэвт сүлвсэн модноос болж жолоочийн судал дээрээ гатсан байлаа. Удалгүй аврагчид ирж хаалгыг нь таслахыг оролдтол Кэтийн тамхи газар унснаар машины гоочсон түлшинд хүрч дэлбэрэлт үүсгэх ба дараа нь тэд эмнэлэгт очиход Изабель эсэм мэнд төрдөгч Кимберли хурдны замын ослын зөгнөлд Изабель угаасаа үхээгүй байсныг саналаа. Энэ үед Южины өрөөнд хүчил төрөгчийн хий задарч үүнийг мэдээгүй Клэр хаалгыг нь нээхэд сонголт үлдээгүй Кимберли Томсын үхэл ирэхээс өмнө өөрийгөө алахаар шийдэж машинтайгаа гол руу живдэгч Томс түүнийг гаргаж эмч Кимберлигийн амийг аварснаар үхлийн дарааллаас өөрсдийгөө аварч чадлаа. Вендигийн охин найзуудтайгаа паркаар зугаалах бөгөөд парк дээр 2005 оны ахлах сургуулийн төгсөлтийн баяр болж байгаагаар эцсийн зогсоол 3 эхлэнэ. Венди найзуудтайгаа галзуу хулганд суухад осол эхэлж бүгд үхцгээлээ. Энэ мөн л Вендигийн зөгнөл нь байх ба тэрээр галзуу хулгана хөдлөхөөс өмнө хашгирч зогсон өөрөөсөө гадна 9 хүнийг буулгана. Үүнд Вендигийн сайн найзын найз залуу Кевин, мөн ангийн царайлаг охид Ашли болон Ашлин, бас Фрэнки гэх гаж нөхөр тамирчин Луис, хамгийн сүүлд нь Эрен болон Ян гэх хосууд. Харин Венди өөрийн найз залуу болон сайн найзаа аварч амжаагүй байхад галзуу хулгана хөдлөнө. Галзуу хулганаас буугсад хөөгдөж байхад Вендигийн зөгнснөөр осол болж галзуу хулган дээр байсан хүмүүс бүгд үхцгээлээ. 7 хоногийн дараа Кевин Венди дээр ирж 180 дугаар нислэгийн ослын талаар адилхан тохиолдлыг дурдж яг адилхан нөхцөлд орсон гэдэгтээ итгэлтэй байгаагаа хэлв.
Дэгж охид болох Ашли болон Ашлин нар бие шарж байх үед ханан дээрх давцны бандан унснаар тэдний шарлагын төхөөрөмжийг тэгнэн гацааж хүчтэл рүү усад туслан эвдэрснээр температур нь нэмэгдэж үхэл араас нь ирж байгааг мэдсэн Венди болон Кевин ослын өдөр авахулсан зургнуудаас сэжвэр хайж амьд үлдгэсдийг аврахаар ярилцаж байгаад нэгэн түргэн хоолны газраар өнгөрөх үед өөр нэг машин тавчуулагдаж мухардалд орно. Гэтэл тэдний араас жолоочгүй машин уруудаж ирснээр амжиж гарахгүй бол хавчигдаж үхэх байдалд орлоо. Кевин салхины шилийг өшөглөж урдан зогсож байсан гаж нөхөр Фрэнки үхсэн байв. Маргааш нь Венди болон Кевин бэлтгэлээ хийх Луистер ирж сануулах гэж оролддогч Луис огтод тоолгүй итэг хийхч хүссэнгүй. Тэгээд бэлтгэлээ хүчтэй хийж байтал дөргөлтөөс нь улбалан ханан дөлгөөтэй байсан сэлэмнүүд мултарч унахтаа улмаар тэд цаг алдалгүй ажил дээр байх Яан болон Эрен нар дээр ирэхэд ачи өргөгч машин ажиллаж агуулгын тавирыг мөргснөөр Яаны дээрээс хурц үзүүртэй зүйл унахад Венди түүнийг авардагч осол үргэлжилсээр өөр нэг нуралт болоход Венди ослын өдөр авсан зургуудаас дараагийн хүнээ хайж байхдаа нэгэн танил бугуувч олж харах ба дүү Жүүлийн найзуудтайгаа тэрхүү галзуу хулган дээр байсан гэдгийг олж мэднэ. Тиймээс Венди Кевин хоёроо тэднийг аврах гэж яарвчлан очиод моринд чирэгдэн үхэх гэж байсан Жүүлийг аварч чаддаг болоо. Харин Жүүлигийн найз нь улмаар өргөсөн морийг тайвшруулах гэж байгаад Кевин өшөглүүлж унахтаа шорлогны ширээ рүү шидэгдэхтэй зэрэгцсэн газ дэлбэрч Кевин яг үхэх гэж байхад Венди түүнийг аварлаа. Амьд үлдсэн гурав дээр Яан ирж Эриний үхэлд Вендиг буруутгаж алахыг хүсгэд салют буудаж эхэлснээр тэд бултаж амжина. Гэсэн ч салют Яаны арын өргөгчийг онсноор 5 сарын дараа амьд үлдсэн 3 өөр өөрсдийн амьдралаараа амьдарч байлаа. Венди метроноос буух гэж байгаад Жүүлитэй тарах ба уулзалтаагүй удсан 2 ойр зуурын зүйл ярьж байгаад метронд Кевин бас байгааг олж харав. Энэ үед Вендид таагүй мэдрэмж төрж дахин нэг осол болж байгааг зөгөндөгч харамсалтай нь нэгэнт хөдөлсөн метрог зогсоож чадахгүй тул тэд үхэх нь гарцаагүй юм. 2009 он. Их сургуулийн оюутан Ник найз охин Лори болон найзууд хаант мөн Жанетийн хамтаар уралдааны машины шоу үзэж байх ба. Осол болж тэдний сууж байсан тал сүрэлд автснаар бүгд үхэж байгаагаар эцсийн зогсоол дөрөв эхлэнэ. Мэдээж энэ Никийн зөвнөл нь байж таарах ба тэрээр сэрээд сандарч Лоро болон найзуудаа авч гарах гэж байгаад дүлхэлцэн тэднээс гадна хэд хэдэн хүмүүс цэнгэлтэхээс гарав. Тэдгэр хүмүүс нь жолооч Картер, механикч Энди, хамгаалагч Жорж болон Саманта байлаа. Ингээд Ники харсан осолоо болдгоор болж тэд гадна гайхшран зогсож байх үед тухайн үед Картерыг буцаад орох гэхэд хамгаалагч Жорж оруулаагүй тул эхнэр нь үхсэн болохоор согтуу Картер хамгаалагч Жоржийг эхнэрийнхээ үхэлд буруутган өшөөгөө авах гэж очив. Гэтэл машиных нь түл шасгарч чирэгчний дэгээ Картерыг гогоод нь чирснээр маргааш нь Саманта гоо сайхны газраас гарах үед ойролцоо зүлэг дэвшилж байсан машин Ник тэдний үхлийг зурагтаар үзээд 180 дугаар нислэгийн талаар мэдэж авна. Ник Лори хоёр хамгаалагч Жорж дээр ирж цэнгэлтэхэд болсон ослын бичлэгийг үзээд үхлийн дарааллыг мэдэж авлаа. Эндээс дараагийн үхэх хүн нь Энди гэж мэдээд түүн дээр очиж анхааруулах гэтэл тэр огт тоохгүй байснаар Ник найзууд болох хаант болон Жанетыг устай холбоотой зүйлээс болж үхэхийг нь зөгнөж Ник Лори хоёр салж тэдэн дээр очиход Жанет машин угаалганд машинтайгаа гацаж бараг л үхэх гэж байхад нь
Лори авардаг бол Никийг очиход хаан тусан сангийн таг нь авагдсан усан сангийн соргочийн нүхийг өвзгөөрөө бомботсон байх ба усан сангийн ус сорох механизм ажиллаж 4 өдрийн дараа Ослоос амьд үлдсэн өөр нэг хүн байгаа бөгөөд эмчлүүлж байгааг нь мэдэнэс мэдээд Жоржийг дагуулan очивол Ник Жорж хоёр эмнэлгээс гарч явтлаа. Дараа нь Ник Лори Жанет хоёрыг кино үзэж байхдаа үхэж байгааг зөгнөн харах ба Ник цаг алдалгүй их дэлгүүрт байх кинотеатр руу гүйж очиход театрын арын өрөөнд аль хэдийн гал гарч эхэлсэн байх ба галыг унтрааж байгаад хадаасны бууг унгааснаар гисэн хэдий ч тэрээр шантралгүй галын тохиоллыг ажилуулж галыг зогсоож чадсанаар маш олон хүний амийг аварч чадна. 2-7 хоногийн дараа үхэл дууссан гэж ботсон Ник Лори Жанет нар кафед сууж байх үед Никэд дахин хачин мэдрэмж төрж үхэл одоо ч ирж байгаа дохио аваад удаагүй байхад замын цаад талын барилгын шат унснаар Сэм гэх залуу ажлынхаа газрынхантай автобусаар аялалд явах гэж байгаа ба нэг газар хамт ажилдаг Молли гэх түүний найз бүсгүй аялал эхлэхийн өмнө салах хүсэлтэй байгаагаа Сэмд хэлснээр эцсийн зогсоол 5 эхлэнэ. Аялалч эхэлж тэд авраг дүүжин гүүрээр гарч явах үед хүчтэй салхи болон гүүрний засварын ажлаас болж гүүр нурснаар гүүрэн дээрх бүх хүмүүс үхцгээлээ. Энэ нь Сэмийн зөгнөл бөгөөд тэрээр сэрээд сандарч Молли болон хэд хэдэн хүмүүсийг гүүрнээс холдуулж чадав. Үүнд Сэмийн найз Петр болон Натан хоёр мөн Петрийн найз охин Кэндис бас дарга Денис ажлын газрын хүмүүс болох Айсак Оливия нар байлаа. Улмар Сэмийг холбооны мөрдөх товчооны ажилтан сэжиглж байсан ч ямар ч нотлохоо олсонгүй. Оршуулгын ёслол болж ам үргэгдэх стейк дурсах үйл ажиллагаа өндөрлөхөд Сэм явах үедээ моргийн ажилтан Уильямтай таарлаа. Гимнастикийн бэлтгэлээ хийж байсан Кэндис турникнээс унснаар маргааш нь Айсак дорны барай засал зүүн эмчилгээнд орж байхдаа Түүний үхлийн дараа Сэм, Молли, Натан, Петр дөрвдөр Уильям ирж үхлийг хуурах арга бол үхэх ёсгүй хэн нэгнийг алж байж л тэдний амьдралыг нь булааж болно гэж хэлв. Сэм болон Молли Оливияд анхааруулах гэж очиход Оливия нүдний лазер эмчилгээнд орж байх ба лазерын хүч нэмэгдэн нүдийг нь сохолсноор сандарсан Оливия Сэм болон Молли Оливиягийн үхлийг нүдэрээ харсан учраас маш их цочордоно. Оройн Сэм үхлийн дарааллыг ойлгож дараагийн хүн нь Натан гэдгийг мэдэж авлаа. Натан ажил дээрээ Роя гэх нэгэн ажилтнтай маргалдаж байгаад түлхэх үедээ давхцаж таазнаас дэгэ мултран унахтаа Ингэснээр Натан самсаргүйгээр хүний амьд хүрснээр түүний амийг нь булааж өөрийнхөө үхлээс бултаж чадлаа. Түүн дээр ирсэн бусд нь Уильямын хэлсэн үгэнд итгэнэ. Тэднийг ярилцаж байхад дарга Денис нь ирлээ. Энэ их үхлийн хажуугаар Сэм, Молли хоёрын харилцаа буцаад сайжирч улмаар ресторанд хоол идэж байтал Петр ирж буу гарган Моллиг хөнөөн өөрийгөө аварч түүний амийг булаахыг оролдов. Азар Сэм Петрийг болиулж Моллиг зүгтаалган Энэ үед Сэмийг мөрдөж байгаад буундуу сонссон холбооны мөрдөх товчооны ажилтан ресторанд орж ирэхэд Петр ажилтныг алан гэрч үлдэх ёсгүй гэж хэлээд Моллиг алах гэж байхад 2-7 хоногийн дараа Сэм, Молли хоёр Парис руу нисэхээр болж суудалтаа суух гэж байхад хоёр сурагч маргалдан онгоцноос хөөгдөж гарах нь тэр.
Муудалцч буй хоёр залуу нь Алекс Картер хоёр байсан ба энэ нислэг бол 180 дугаар нислэг юм. Нислэг эхлэхэд удалгүй Сэм үхэл ирж байгааг мэдэрсэн ч дэндүү оройтсон учраас онгоцонд байх босод хүмүүстэй хамт дэлбэрч өглөө. Энэ үед Роийг дурсах уулзалт дээр Натан Роийг тархины судасны бөглөрлөөр зовж байсан. Тиймээс тэртээ тэргүй удахгүй өөхөх гэж байсныг нь мэдгтээ зэрэгцэн 180 дугаар нислэгийн сүрсэн онгоц Инхүү Final Destination 5 нэгдүгээр ангийн өмнөх үйл явдлыг харуулсан нь тодорхой болсноор төгсдөг.